Сайн байцгаана үзэгчдээ. Бид энэ удаагийнхаа дугаарыг нийслэлийн онцгой байдлын газартай хамтран бэлтгэхээр болсон байна. Учир юу гэхээр эх хонд энэ байгууллагын 100 жилийн ой тохиож байгаа. Мэдээж энэ хүрээндээ мөрөөдлийг нэвтрүүлэхтэй хамтран энэ байгууллагаар овогддог нэг алба багчийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр болсон байгаа. Ингээ бүгдээрээ тэтгэж орцгоё. Нийслэлийн онцгой байдлын газар гэсэн байна. За сайн байна уу? За сайн. Мөрөөдлийн нэвтрүүлэгт ганцнаас очиртай байгаа тийм үзэгчтэй бас энэ тайллыг хэлээ. Одоо манайх бол нийслэлийн онцгой байдлын газрын хэмжээний 800 гаруй алба агч байгаа ахлагч бүрэлдэхүүн байгаа. Тэндээс нэг алба агчийг одоо шалгаруулж нийслэлийн онцгой байдлын газрын даргын зөвлөлд одоо оруулах гэдэг өнөөдөр ингээд бэлтгэл ажил хангаж байж байна. Тэгвэл бүгдээр зүгш орцгоо. Одоо даргын зөвлөлөөр оролцож эхлэх гэж байгаа. За эрхэм урандаад болон нийслэлийн онцгой байдлын газрын даргын зөвлөлийн гишүүд бэлтгэл тэргүү болцоог удрах хэлж байна. Манай нийслэлийн онцгой байдлын ахлагчийн зөвлөлөөс одоо санаачлан 9 дүүргийн нийт 15 ангиас одоо нэг хүнийг шалгаруулан ТВ-с телевизийн мөрөөдлөлтийн нэвтрүүлэлтэд хамтран нийгмийн асуудлыг дэмжиглэлээр ахлагчийн зөвлөлийн гишүүд оролдож нэг хүнийг сонгон шалгаруулсан байгаа. Ингээд нийслэлийн онцгой байдлын даргын зөвлөлийн шүтаа өхөндөө тэр хүнийг танилцуулъя. Онцгой байдлын албанд 13 жил ажиллаж байгаа. Мөн 14 хүний амь насыг аварч 2 тэрбум 214 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан ийм мундаг залуу байгаа. За гэр бүлийнхэн талаар бол эхнэр 3 хүүхэдийн хамт амьдардаг. Өөрөө голын техникийн спортоор хичээлдэг ийм залуу 2014 онд өндрөөс унж нурандаа бэртэл авсан. Бага хүүхэд нэм зүрхний ховдолтой эхний хаалгаанд орцсон, хоёр дахь хаалгаанд орохоо хүлээгч байгаа юм. Луга эхнэр нь бас автын осолд ороод өрөвт орсон юм. Цонго архан дүүргийн тахилтын 1-р боолд одоо энэ өөрийн эзэмшлийн газарт одоо өөрийн ийм гэрт амьдардаг юм айл байгаа. Ерөнхий мэдээлэл сая манай тэргүү болгоч танилцууллаа. Тэгэхээр энэтэй холбоотой санал байна уу? Манай нийслэлээс ямар оролцоо байх юм? Нийслэлээс бол одоо бидний ажлын хэсэг байгуулж одоо нэг даргын зөвлөлийн гишүүнээр ахлуулж энэ ажилд одоо бид бүхэнд одоо тусалж дэмжиж өгөөч л гэсэн ийм хүсэлт тавьж байна. За баярлалаа. Хөтөлбөртөсөлтөд танилцлаа. Манай ахлагчийн зөвлөл бол нэлээдгүй ажлыг санаачилж хийж байгаа. Ер нь бол албан агчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэг бол тухайн байгууллагын удирдлагуудын бол зайлшгүй анхаарах хэрэгтэй ажил байдаг. За энэ одоо санаачлагыг бол одоо 100% дэмжиж байна. Ер нь ямар хугацаанд одоо хийж хэрэгжүүлэх ажил гэж төсөөлж байгаа. Энэ байшингийнхэн товч танилцуулгыг би танилцуулъя. Энэ гаражтаа зохицоор нь шийдсэн байгаа. Мөн одоо бохрын худаг байшингийнхын хэмжээ нь бол 15 7-гийн хацаатай. Дотроо хүүхдийн өрөө, унтлахын өрөө, зочны өрөө галтгоо зүгтээ, нойл нь тустай, коридор, нам дарал цагтгаанаар халаалтын бол шийдэхээр төлөвлөсөн байгаа. Мөн ногоон байгууламж, гадна талын асфальтын зам, мөн одоо ил машины зогсоол, мөн одоо бишэдийг сарвч одоо гаргасан байна. 9 сарын 15-наас 10 сарын 20-ны дотор одоо ашиглалтанд оруулъя. Хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За ингээд галт мөрийн нөхцөл байгууллагын 100 жилээ хугацааж ингээд албан агчид дэмжсэн ийм сайхан арга хэмжээг бол нийслэлийн онцгой байдлын газрын бусад хэлтээс анги салбарууд албан агчид бол 100% дэмжих байх гэж бодож байна. Нэгэнт одоо онцгой байдлын албан агчийн гараар босч байгаа юм чинь хамгийн гол нь түрүү ирсэн аюулгүй ямар норм стандартын хэмжээнд байх ёстой юм. Аюулгүй өрхийн одоо жишг болгож л одоо барих зүйтэй шүү гэдгийг бас зохион байгуулж байгаа хүмүүстэй анхааруулъя. Тэгэхээр ер нь бол яг энэ бусад дэвжлэлтэй байгууллагч гэсэн бас албан агчтай бас энэ манай ТВ-с телевизэн мөрөөдөл биелдэг телевизтэй хамтраад энэ байшин барилга барьж өгөх олоолаасаа шийдэж яадаг. Тэгэхээр энэний хүрээнд бас өнөөдрийн үйл ажиллагаа манаас ингээд явагдаж байгаа. Тэгэхээр олон одоо манай онцгой байдлын байгууллагын бол онцлог бас байх хэвээр. Энэ дээр одоо яг одоо олон стандарт жишгийг дагсан тийм хэмжээний одоо байшин барилгатай болох асуудлыг одоо бас манай ахлагчийн зөвлөлөөр тавьж байгаа. Бид нар бас тийм шаардлага тавьж байгаа. Одоо мөн одоо энэ зохион байгуулалтын арга хэмжээг нь одоо даргын зөвлөлийн гишүүдээс нэг хүний томилж ажиллуулах тийм зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр одоо төмөр мандахын турандаа бас энэ дээр яг хариуцаад ахлагчийн зөвлөлтөд хамтраад энэ ажлыг бол яралтай дуусгая.
Тэгээ энэ ажлыг одоо бусад одоо үйл ажиллагаанд одоо нийт хамт олонд уриалга гаргаад ингээ одоо хамтын ажиллагаа зохион байгуулж ажиллая гэж бодож байна. За дэмжиж гаргах юм. За 100% саналаар ингээ дэмжигдлээ. За та ингээ дэмжлээ. Нийслэлийн онцгой байдлын газар 2021 онд бас дотоод зохион байгуулалт нийлэлт өөрчлөлтийг бол хийсэн. За энэний хүрээнд одоо бид нэр дотоод журмын шинжилгээ баталсан. Тэгээд энд дотоод журмын шинжилгээ баталсан үйл ажиллагаан дээр бид нар ахлагч нарынхаа зөвлөлийг бол байгуулсан байгаа. За ахлагчийн зөвлөлийг манай Монгол Улсын гавьяат аврагч цаг удирдлагын хэрэгжүүлж ажиллаж байгаа. За мөн одоо эмэгтэйчүүдийн зөвлөл, за одоо соён гэгэрүүлэх зөвлөлч гэдэг юм уу. Нэлээдгүй олон зөвлөлүүдийг одоо байгуулж ажиллаж байгаа. Тэгээд энэ олон зөвлөлүүдийг бид нар байгуулж байгаа бол одоо шалгуур үзүүлэлт нь юу вэ гэхээр үндсэндээ одоо хуучин бол одоо хөвчлэн дээрээсээ санаачилж доор нь одоо хийж ажилладаг бол доороос нийт одоо массаас санаа санаалгын сонсъё. Тэднийг одоо ажил идэвхтэй бол байлгая. За тэднийхээ одоо санаачилж гаргасан одоо хөрсөн дээр буусан амьдралд ойрхон тийм одоо санаачлалыг одоо бид дээд түвшиндээ одоо дэмжиж ажиллая гэдэг одоо бодлохоор энэ хүү зөвлөлүүдийг бол байгуулж ажиллаж байгаа. Тэгээ энэний одоо нэг хэлбэр одоо өнөөдөр ахлагчийн зөвлөл маань одоо байгуулагдаад одоо анхныхаа үйл ажиллагааг бол зохион явуулж байгаа. Энэ нь одоо бас энэ нийт албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдье гэдэг. Тэр одохгүй бас манай галт хүн тэмцэх байгууллага маань 100 жил одоо 22 оны 1 сард болох гэж байна. Тэгээ 100 жилийнхаа өгтөх ажлын хүрээнд нэг албан хаагчтай одоо нэг хувийн орон сууц, орон байртай болох асуудлыг манай ахлагчийн зөвлөлөөр шийдсэн байж байгаа. 100 жилийн ой гэдэг манаас томоохон бас тэмдэглэлтэй. Тэгэхээр 100 жилдээ одоо ойгоо өгтөөд тэгээ эндээ бас нэг албан хаагчтай яг нэг ноорон дүрм журм стандартын дагуу одоо хүн амьдрахад ямар боломж олцоотой байх хэрэгтэй юм бэ гэдэг талаас нь хараад одоо бүх талаас нь одоо зохион байгуулалтыг хийж өгсөн байж. Тэгээ нэлээдгүй том барилга. Тэгээ одоо тэр галын илгүү байдлыг одоо хангасан. За хоёр усны одоо бусад гамшиг эзлийг одоо тооцсон. Одоо жишг болох үс тийм одоо байшин бол бид нар бол барьж өгч байна л да. Тэгээ энэгээр одоо бид нар цаашдаа нийт одоо энэ хороо болон бусад одоо албан хаагчдтай бас сурчлах энэ ажлыг бол зохион явуул. За манай байгууллага бол одоо 1300 албан хаагч манай бол дийлэнх нь ахлагч нар байдаг. Тэр дотор бол галсан өгч, аврагч галсан өгч нар бол дийлэнх хувийг эзэлдэг. Энэ олон 10 аврагч галсан өгч нар маань бол одоо галт төмөр гамшиг ослын дуудлагаас бол иргэдийн амь насыг авардаг. Олон 10 одоо байгууллага аж ахуй нэгж айл өрхийн одоо өмч хөрөнгийг тэр дундаа одоо орон гэрийн одоо авран хамгаалж ажилласан байдаг. Харамсалтай нь эргээд энэ одоо аврагч галсан өгч нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх орон байр олгох тал дээр бол одоо жоохон хангалттай байдаг. Ингээд нэг ч гэсэн одоо албан хаагчийн орон гэрийн сайжруулад иж бүрэн одоо засвар үйлчлэгээ хийж өгье гэсэн энэ санаачлаг гарч ирсэнд бол маш баяртай дэмжиж ажиллаж байгаа. Мөрөөдлийн нэвтрүүлэг нийслэлийн онцгой байдлаа хамтран нэвтрүүлгээ бэлтгэж байгаа. За бид онцгой байдлын газар дээр ирсэн байна. За бидний явж байгаа хэсэг ямар газар вэ? За энэ хэсэгт манай үндсэн хилцүүд байгаа. Ерхэд буцаар бол гамшигтай тэмцэх, урдсан сэргийлэх, захиргаа, санхүү, эрсдлийн удирдлага, дотоод хяналт гэдэг манай байшин маань өөрөө шинэ барилгын стандартын дагуу 10 дугаар анги дээр баригдаж байгаа. Энд бол нийслэлийн аврах анги болон сургалтын төв дээр бид нар бол төр байрлаж байгаа. Тэгээд хилц болгоноороо ингээд нэг өрөөнд ингээд ороод энэ манай гамшигын шуурхай удирдлагын хилц үндсэн хилцэн маань одоо яг гамшиг болсон тохиолдолд бол энэ хилцэн маань бол үндсэн үйл ажиллагааг бол удирдах бол зохицуулж явна. За ер нь бол одоо удирдлагын чанартай бас ингээд биднээс бас цаг хугацааны одоо хүрээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг бас ингээд холбогдох мэргэжлийн байгууллагатай үйлдвэрч ингээд зохион байгуулж ажилладаг байгаа. За яг одоо өнөөдрийн нөхцөл байдлын үед бол бас нийслэлийн онцгой комплекс дээр ковидын одоо энэ халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бас шуурхай штабын үйл ажиллагааг бас зохион байгуулалт арга хэмжээ авч ажиллаж байгаа. За энэ манай 3D танхим болохоор гамшиг болсон тохиолдол кейсүүдийг үзүүлдэг театр байгаа. Тэр нь болохоор сургалтын гаднаас ирсэн хүмүүсүүд одоо энэ манай дэлхий дээр болсон ер нь ямар төрлийн гамшигуудын тэрийг бичлэг хэлбэр. За одоо энэ маань болохоор нийслэлийн аврах анги маань болохоор хоролцож байгаа. Ер нь улирал болгоно нэг удаа соён гэгүүлэх ёс зүйн чиглэлээр сахилгын хариуцлага дийлэх чиглэлээр бол зөвлөгөө болдгийг. Санхүү захиргааны ерөөхдөө нэг ардтар хангалтын баг гэсэн үг. Энэ захиргааны удирдлагын хилцэн маань болохоор нийслэлийн онцгой байдлын газрыг бол захиргааны удирдлагаар бол хангах чиг үүрэгтэй. За ингээд бичиг хэрэг болсон хүчин нийт ажиллаж байгаа албан хаагчдын бүх бүртгэл тооцоо
одоо болсон үсний хангалт, сахилгадаг журам төр хэд бодлого төлөвлөлтийг бол зангидж явуулж идэг. За энэ манай санхүү эдийн засгийн хэлц байна. Албаагчдын бол цалин олголт, төсөв хуваарлт, эдийн засгийн тооцоо дараа жилийнхээ 2 жилийн төсөөлөл бол энэ хэлц маань бол нэгтгэж бол манай санхүү эдийн засгийн хэлтс нь нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй автын инженер, санхүү, хангалт аж ахуй гэсэн 3 хэсэгтэй ажиллаж байгаа. Эмэгтэйчүүдийн зөвлөлөөр давхар сонгуульт ажилтаа гэсэн тийм. За эмэгтэйчүүдийн зөвлөл нь нийт нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй албан агчдыг одоо нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд удирдлагуудад одоо дамжуулах үүрэгтэй. Тэгэхээр одоо байгуулагдсан ажиллаж байгаа. За энэ өөрөө манай өрхийн аюулгүй байдлын үед за жишээлбэл бол газар хөдлөлтийн үед бол хүн өөрийнхөө орчин гэртээ яаж аюулгүй байдлаа хангах уу гэх. Жишээ нь бол одоо энд бол ингээд бэлгийн хийсэн байна. Эндээс бол газар хөдлөлтийн үед дотор нь байсан бол юм хүмүүс бол унж хүүхдийн аюулгүй байдлыг алдагдуулахгүйгаас бол урдсан сэргийлж. Тэгээ энэ самбаруудад бид нар тиймгээ хариулчих юм бол ерөөдөө тэр өрхийн эрсдэл бол харьцангуй бол багаснаа гэсэн. Жишээ нь бол танай гэрт галын хор байдгүй, таны гэрт галын тохиол байдгүй. Газар хөдлөлтийн үед аврах гол дүрмийг мэдэх үү, тийм ээ? За манай энэ газар хөдлөлийн танхим мөрөх дээр JICA-г хөрөнгө оруулалт Монгол улсад нийлүүлэгдсэн ийм газар хөдлөлтөнд хөрөмж байгаа. Өмнө нь болсон газар хөдлөлтийг үзүүлдэг. Мөн газар хөдлөлтийг баалын нөгөө зохиомл байдлаар газар хөдлөлтийг үзүүлдэг юм байна. За тэгэхээр би өмнө нь Япон улсад болсон газар хөдлөлтийг Kobe хотын газар хөдлөлтийг 95 оны 1 сарын 17-ны өдөр болсон газар хөдлөлт ямар хөө хэмжээний газар хөдлөлт явагдсан бэ гэдгийг одоо Өөстө амар юм. Яг бодтөрөгийн газар хөдлөх юм бол энэ ширээн доогоор орно тэр үе бас амар сэтгэхэд хэцүү юм байна. Газар хөдлөж байгаа тохиолдолд хамгийн түрүүнд ширээн доогоор ороод газартаагаа л ярих байх хэрэгтэй. Ер нь бол амар юм бэ. Эхнийхтэй юу ч үйлдэл хийж чадахгүй шээ. Тэгэхээр хоёр дахь дээр олон бот бүгд орж ийн гэдэг чинь нэг ингээд мэдэх юм бол бизнес дараагийн үйлдэл хийх боломжтой болох юм шиг санагдав. Нэр бас сая айгүй олон сургалт авлаа. Галт өмөртэй яаж хандах уу? Газар хөдлөлтөд яах уу? Вирустай яах уу? Овоор ослт орсон хүн анхны тусламжийг яаж үзүүлэх үү гэх мэтчлэн маш олон төрлийн сургалт авч байгаа байхгүй юу? Бас яг алтан байгууллагууд нэг өөрсдийнхөө ажилчдаа бас ингээд тийм цаг өдрийг бас жилдээ ядаж нэг удаа ч гэсэн тийм өдөрлөг гаргадаг байгаасаа гэж уриалмаар байна. За энэ манай гал унтраах 7 сургалтын танхим байгаа. Хичнээн төрлийн ер нь харагдаж нэлээд олон багш шүү. Би ласта хэрэглэж мэдгүй байна. Тийм байгаа. Гал унтраагуур маань нийт 4 ангилтай байдаг. Одоо гал унтраагуурын хөөсөн гал унтраагуур байна. Хуурай нунтган, нүүрс өвчлийн гал унтраагуур байна. Мөн усан унтраагуур гэж 4 төрөл байдаг. За бидний хамгийн сайн мэдэх хуурай нунтаг унтраагуур буюу ABC гал унтраагуур гэж нэрлэдэг. Энэ хуурай нунтаг гал унтраагуураар одоо ямар ч төрлийн галыг унтрааж болно гэсэн үг. Айл өрхөөд төвчлэн галт өмөр гарахтаа галтгооны хэсэгт буюу одоо хоол бэлтгэдэг хэсэгт гардаг учраас түүнийхээ дээр буюу одоо зуухны дээр, плетгний дээр байрлуулад өгөх боломжтой. Ихэвчлэн хүмүүс одоо хоолоо хийж ягаад мартаад гараа авчдаг. Тэгээд нөгөө хоол маань үлдэгдэл нь шингэн ширгээд хатуу зүйл нь ууршаад одоо утаа гараад улмаар галаа олцож эхлэх үед юм өмлөг маань хүний оролцоогоор автоматар дэсэрч задарч одоо унтраачна гэсэн үг. Өө энэ юм байхгүй сте. Утаа маань агаараас буюу одоо хүчил төрөгчөөс хөнгөн байдаг учраас ямагт дээш өөрж идэг. Цэвэр агаар хаанаа байвал ямагт доор байгаа. Тийм учраас лайлуулах доогоор сууж явна. Ам амраа заавал гадны ирэг дээр амцлын замаа хааж өгөх ёстой байна. За бүр амар одоо нэг төлөнхийн утаа бол нүд мүд хорсоор бүр гисцэн мэн хөө бараг л мөлөх юм шиг. Хамгийн түрүүнд хүний тархинд гэмтэл, уушгинд гэмтлэг өсвөл тархинд гэмтэл учруулдаг. Тархинд гэмтэл учруулснараа тухайн хүн маань ой санамж нь балартж эхэлдэг. Хааны байгаа мэдгүй байдаг. Хаалга харагдаж байх таал руу очихгүй, гарахаа мэдгүй доошоос очдог. Гэх мэтлэн ийм аюултай нөхцөл үүсдэг.
Ягсаадын эзэн өртгөн төрийн дадлага мандуулах ёстой байсан бэлэн жигсэн Ахмад Амгаланбаатар. Эрхэм нөхдийн амраг ирээ. Монгол улсын төрийн дадлага мандуул. Ягсаадын алхаагаар Ягсаадуудын хооронд уран алхмын зайтай хэлцэж чигээрээ усны баруун тийш баруун тийш зэрэгцэж Ягсаадын алхаагаар алхаад марш Эрхэм урандаад эцэг бүрэлдэхүүн төрийн дадлага мандуул дуслаа. Ахмад Амгаланбаатар. Онцгой байдлын ерөнхий газрын даргын өвлийн хувцас шилжих тушаал гаргахын өмнө нийслэлийн онцгой байдлын газрын даргаас өгсөн үүргийн дагуу үүдний удирдлагын хувцас шилжих шигшаалын үйлчлэгийг өнөөдөр хийх ёстой. За ингээд ангийн хэмжээнд үүдний удирдлагын хувцасд шилжих бэлтгэл ажлыг хангуулж үйлчлэгийг зохион байгуул. Бэлтгэс хун нэгдүгээр гэнэ уран алхам алх. Яг энэ жоохон юу яач? Артаа ч холдсон биш. Тааш нь болчихшээ. Түрүүнд өдөрч байгаа. Түрүүнд давхлуулах чадрын үед билээ. Би давхлуулах чадрын. Энэ артаа энэ хоёрын хооронд хэмжээрэй. Мэдлээ. Дахин байж үздэг. Аа. Бид байх зүйл бичгээр үздэг. Аа. Мөрөндөө ахлах гэж байна жоо бид байх зүйл бичгээр үздэг лээ. Эрхэм урандаа ахлах шат бичгээр хэд болсон үйлчлэгээ лээ. Мөрөндөө бид бас үгүй биш. За үзэгчдээ бид нийслэлийн онцгой байдлын газрын сонгон хариханд дүүрэгдэх онцгой байдлын хэлцээ 26 дугаар анги дээр хүрэлцэн ирсэн байна. За өглөөхөн бид яг нэгдэж явах дээр нэрсэн нэг төдрийн өглөө учраас төрийн дууллаа гიშгэлүүлээд одоо тугаа мандуулдаг юм байна. За одоо яг ээлж хүлээлцэх цаг нь болж ах шиг байна. Мэдээж мөрөөлөлийн нэвтрүүлгийн оролцогчийг миний ард
байгаа хэн гэдгийг нь бол би бас сайн мэдэхгүй байна. Өнөөдөр яг энэ Галуунтрах английн одоо ажилтай танилцъя гэж бодож байна. Тэгээд яг ээлж хүлээлцэж байгаа дээр нь бид нэр ирж байна. Мэдээж энэ алба бол нэр хүндтэй хийгээд хариуцлагатай ийм алба байгаа. Тэгэхээр бүгдээрээ яг ангийнхан захирагчтай уулзаж бас мэдээлэл авъя. Сайн байна уу? За бид нар яг өглөө ээлжин дээр нэрж байна. Тийм байна. Одоо яг манай 2 салаа, гарах бүх 2 салаа маань нэгдүгээр хонхоор одоо алба агчдын цагийн цаг ашиглалтыг аваад за тэгээд томилгоо ээлжинд гарч байгаа салаан зэрэгч маань өөрөө томилтоо уншаад одоо хүмүүсээ оруулчлаа. Одоо тэгэхээр ээлж хаалтж байгаа үйл явдал процесстэй бүгдээрээ танилцгаая. Нэг ээлжиндээ ер нь хичнээн алба агчд гарч байна. За одоо яг ингээд орон тооны хувьд бол нэг ээлжиндээ 15 байх хэрэгтэй орон тоогоор. Гэхдээ яг одоо нөгөө хүн одоо цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад зарим нэг албагч тусгай ажилтаа томилтоор ажиллаж байгаа учраас ерөнхийдөө бол нэг салаан дараа дуулуудаагч галсногч жолоочтойгоо нийлээд нэг 12 албагч үүргүүлсэж байгаа. Хамгийн эхлээд за нөгөө хэрэг хувцас хэрэглүүдээ яад юм уу? Одоо ерөнхийдөө нэгдүгээр хонхоор гарч ирэхээр албагч маань өөрсдөө онолт номеруудыг үзнэ. За онолт номер ихээр 1 2 3 4 номерууд байна. Номерууд галсногч нар маань номеруудаа үзнэ. За жолооч нар нэгдүгээр номер Борхоо ийм цаг тохордог лөө. Одоо дууралтаа үзэж байна гэсэн үг үү? Тий, одоо машин техникийн бүх бэлтгэл бэлэн байдлыг хангаж байгаа. Галдуурын дуулгаар явах дуу чимээ гэрэл охио бүгд бүрэн байна уу тийм ээ? Жолооч нар өгж байгаа гарч байгаа хоёр нь болохоор ингээд ээлж халдцаад ерөөхдөө ажиллаж байгаа гэсэн үг. Бэлтгэл бэлэн байдлаа л үзэж чинь гэсэн үг. Машинд яг байгаа бүх хэрэгслүүдээ. Онолт номерууд нь өөрсдөө ингээд хоолой хошуунуудаа үүснэ. За тэгээд дутуу ирчлээс нь суул байх юм бол эдрийг гаргаж ирээ дахиж чангалаа яг бэлэн байдалд оруулна гэсэн үг. Энэ болохоор юу шал? За энэ нэгэн номер байна. Өөр зориулсан хоолой хошуунуудынхаа бэлтгэл бэлэн байдлыг шалгаж байна. Хэдэн хоолой хошуу байна, тоол үзэж байна. За бэлэн байдал бүгд байна уу тийм ээ? Энэ болохоор механик шат. Одоо энэ нэгдүгээр зэрэглийн 3 ангиудад байгаа. 10 дугаар анги, 26, 63 дугаар анги. За сүүлд 18, 14 дугаар анги дээр орцсон байсан. Энэ Япон улсаас 2013 онд ирсэн. За стандарт нь болохоор ерөнхийдөө 32 м өндөрт өөрийгөө сунгаад за 32 м-д байгаа өндөр барилга дээр гасан галтамрын унтраах зориултаа тусгай зориултаа автомашин юм байна. Кавинда ер нь хичнээн хүн. Кавинда 6 хүн. Жолоочийн заадалт салаан дарга. Тэгээ энд 4 ганц нөхч. 4 номер ганц нөхч нь суудаг. Татварнаас ойр зүрийн тоноглол байна уу? Машин дотроо 5 багтай. Хортын утаанаас хамгаалах багтай. Одоо бид нар гал руу орохдоо их утаатай орчинд орохдоо бид нар энийг өмсч одоо нөгөө хөлбөрийн аюулгүй байдлаа хангана гэсэн үг. 220 230 2-ын номер баг 210 280 за 3-ын номер баг юу юм тоон юу энэ одоо нөгөө багны даралт нөгөө гал төмөр дээр утаатай орчинд ажиллахад амьсгалын бие даасан төхөөрөмж. Тэрний нөгөө багныхан даралтууд байна. Хэд бол тавлаад ээлж байгаа хугацаанд өдөр тутмын цагийн хуваарийн дагуу дандаа 2 цаг сургууль зохион байгуулна. За хууль, эрх зүйн, за болон тэгээд хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн дүрмийн галуунтрах дүрм гэсэн 3 чиглэлээр ерөнхийдөө сургалтыг зохион байгуулдаг. За дээрээс нь цэргийн дүрм бас зохион байгуулдаг. За өдөрт 2 цаг удаа чагсаалын бэлтгэлийг. За ийшээ манай амралтын өрөө маань байж байна. Одоо энэ онолт номерд гарч байгаа томилгоо дээш нь үүрэг үүсэж байгаа албаагч маань шөнийн цагаар одоо ямар нэгэн байдлаар амарч тийм ээ амарч болно. За энэ манай болохоор бэлдаржуулах өрөө байж байна. Өдрийн чөлөө цагаараа албаагч нөө нийцээ теннис тоглох юм уу эсвэл бие бэлтрээ дээшлүүлэх, гантел дөрвөх, за фитнесийн дорнод хөрөмжтөр ажиллах. За бие бэлтрийн хувьд хөгжүүлэх зэргээр одоо өөрсдөө хөгжүүлдэг чөлөө цагаараа тий. А ийшээ манай галт тогооны өрөө байж байгаа.
За албаагч нь ерөнхийдөө өдөр тутмын дасгал сургуулийг хийж дуусны дараа 12 цагаас 2 цаг хүртэл хоолны цаг байдаг. Тэгээд угаасаа та газрын ирчүүд өөрсдөө сайхан хоолоо идэг гэдэг шиг манай албаагч бүгдээрээ л өөрсдөө хоолоо идэг. За өнөөдрийн ахлах тоогооч нь хэмээн. За би Цаа хүн юу ахлах тоогооч болохоо юм. Ер нь готлогч нэ бууцсан болгоно. Аль бол амттай гэдэг таны хоолыг өнөөдөр буутгах юм да. За айтаа хийгийг бодно. Арай голохгүй болгүй гэж найдаа. За бид нийслэлийн онцгой байдлын харьяа Сонгийн хайрхан дүүрэгт 26 дугаар гал унтраах аврах ангийн залуучуудтай нэг өдрийг өнгөрөөж байгаа. Тэгэхээр гэртээ байгаа юм шиг их тохилог юм шүү дээ. Одоо амрах байр нь хоолны газар гээл одоо тэгээд чөлөө цагаараа бас фитнес хийж гин тоглох гээл завсраар нь бас сургалт нэлээ явж ах шүү байна тий. Ерөнхийдөө бол манай онцгой байдлын алба маань ерөөсөө аврал хамгаалан туслан гэдэг өрөөтэй байдаг. Тиймээс мөнхөд албаагч нь өөрсдөө бэлтгэл бэлэн байдлаа хангана. Таад маань одоо энэ мэрэгжлийг одоо сонгосон нэг түүх байдаг шүү дээ тий. Тэгэхээр яагаад энэ албыг сонгоё гэж бодсон юм. Надад бол нэлээ хариуцлагатай хэрнээ бас их өөрсдөлтэй санагддаг шүү дээ. Таны хувьд бол сонгосон гал төмөртэй тэмцэх газар гэж явахад гал төмөртэй тэмцэх хилцэн гал төмөр унтраах 26 дугаар анги гэж байсан. Тэгэхэд л анги орж ил. Тэгэл одоо тэрнээс 2004 онд гамшигаас хамгаалах болол 2005 онд онцгой байдлын алба болж ингэж 3 байгууллага нэгдэж онцгой байдлын алба үүсч өгдсөн. Тэр үлдэн ингээл ажиллаад үдий зэрэгтэй чинь та. Манай аав хоёр энэ албанд ажилтдаг ус зүтгэдэг байсан. Бусдын төлөө хүний төлөө гэсэн алба болохоор би орсон. Миний өчөөд ер нь бас таньдаг хүмүүс манай онцгой байдлын байгууллагад ажилладаг. Тэгэл ер нь сайн сайхан хүнээс их гоё энэ хэрэгтэй гоё үг сонсч идэг байгууллагатай онцгой байдлын байгууллага. Тэгэхээр одоо олон л дуудлаганд явж исэн бах таад. Тэгэхээр яг нэг сэтгэлд үлдсэн гэх юм уу жаахан имзэглүүлсэн ямар хуу дуудлага байна. Ой чи. Йоо. Хүү яана. Дуудлага гарсан уу? Йоо яана. Одоо эндээс ороод юугаар орно шүү дээ. Одоо ингэж бэлмэд ховцоо хүмүүсүүд гэс надтай ярих завтай байна шүү дээ. Яг ингэ явж байгаа төгжрөл хамгийн хэцүү юм. Төгжрөл хэцүү. Тэгээд энэ дээрээс нөгөө манай жолооч нарын ухамсар жоохон бас таарав. Дагаж уралддаг хүмүүсээс их байна. Эдийг харин хүн хүч сайтай ойрхон байсан тулдаал хурдан арга хэмжээ авсан байна. Одоо ингээл сургуульд орсон байхаар нөгөө нэг гал унтраагаараа яаж ашиглах вэ тийм ээ? Энэ юм бүхнээ мэдээд байгаа байхгүй хүмүүс. Энэ юунаас олж гарсан бэ? За энэ бол ерөнхийдөө янз бүрийн нөхцөл байдлаас болно. За нэгдүгээрт иргэн одоо өөрөө тамхиттай тамхины шайсан байж болно. Эсвэл нөгөө нэг зарим хүмүүс чинь нөгөө ууж идэж байгаа шид мэлээ ингээд авал хайчдээ штэ. Тэгэхээр нөгөө нэг нарны гэрлээс ойлт үсээд тэрэн дээрээсээ болж бас галгаар. Ухаан байгууллагын албаагчид маань өөрсдөө галын аюулаас урчин сэргийг сургалтанд хамрагдсан байлаа. Тэгээ гал унтраа хорыг зөв зохистой хэрэгэлсэн байна. За тэгээ цаг алдалгүй өөрсдөө арга хэмжээ авсан байна. Азар ирсэн газар маань галаа бид нар ирэхээс өмнө унтраацсан байна. Тэгээ нөгөө шар өвс ойр орчинд айлгүй болохоор гэтээ ер нь нэг онцгой бүс байна л да, нефтийн онцгой бүс. Гэтээ шар өвс нь бол нэлээд хурдтай ингээд шатцсан байна. Тэгээд яг хүмүүс энэ байгууллага хэлж байгаагаар бол нөгөө галын хорийн сургалтын сайн суудаг учраас энийг ашиглаад унтраасан байна гэж хэлж дээ. Тэгээд эргэж та бүхэн одоо санамсаргүйгээсээ болоод ингээд хохирол амсах одоо энэ олон хүмүүсийн хөдөлмөр дээр нь одоо амьсаа алдах хүртэл эрсдэлтэй бидгийг та бүхэн санхаарах хэрэгтэй. Яа, за одоо нэг сая нааш хэрэгтэй нэг жаахан тайвширлаа шүү дээ. Түрүүн орилол бас дэрсэн та идчихсэн пижигнаад гараа явчихсан юм шүү дээ. Тий, ерөөдөө бол төгшөөрийн тохоогоор ингээл төгшөөрийн тохоо өгжөл байгаа бол бид нар галтаа уралж байна л гэсэн үг. Тэгэл угаасаа сурцсан хүмүүс чинь инерцээрээ тэгээ шууд явчихдаг л. Мартсан байна шүү дээ. Өмнө нь юу ярьж байгаа дуудлага гараа явчлаа. Юуны талаар ярьж ирсэн аа бүр мартсан байна шүү дээ. Дэвшилт технологи хөгжчлөө 2021 он гарсаар хүн болгон сошиал ертөнцид ажиллаж байна. Хүн болгон одоо Android үйлдвэрлэлийн системтэй байгаа учраас одоо онцгой байдлын байгууллаас гаргаж байгаа
Wait 3 Word гэдэг програмыг ашиглаад сурчих хэрэгтэй. Сая бол бид ингээд дуудлага гаргаж байгаа тэр програмыг ашиглаад дуудлага өгчих юм бол 3 үеит одоо үгэн сүлжээ тийм юу байдаг вэ хэвгүй Word-ны програм. Тэгээд тэрэн дээр 3 үгээ хийгээд бид нар таяга өгөхдөө тэр 3 үгээ хэлчих юм бол бидний энэчнээс ухаалаг таблетэн дээр тэр 3 үгийг хийчихэр бид нар хамгийн төд замаар хурдан очих хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр иргэд манд бас энийг бас ойлгоорой. Бид нар уул нь олон нийтийн сүлжээнд тавиад бусдад түгээгээд идэг. Даанч нөгөө яг өөрт нь нэг толгорохгүй бол хүмүүсүүд ерөөсөө оош шавдаг тийм юм байгаад байгаа. Тэгэхээр бас энэ завшааныг тохиолдуулаад бас иргэд та бүхэндээ галаа хэлээ сурчин сэргийж энэхүү програмыг ашиглаарай. Хэрэг зэ ямар нэгэн тохиолдол гарах юм бол сандрахгүйгээр өөрийнхөө дуудлага хаягийг зөв өгөөрэй. Тэгэх юм бол бид нэрээс хугацаа алдахгүй энэчнээс гарах болон та дуудлага өгсөнтэй зэрэгцээд бид нар ч гэсэн ангиасаа гараад байгаа шүү л гэдгийг би бас давхар хэлье гэж бодсон. За таны хувьд бол одоо энд хамгийн олон жил ажилласан хүн биш ч тийм. Тэгэхээр мэдээж энэ албаараа бахархдаг баг. Бахархлахгүй яах вэ? Энэ алба маань бол аливаа нэг гамшиг ослын үед хамгийн түрүүнд нүүр тулж очиж уулзсан тэр зовсон шаналсан иргэдтэй очиж уулзсан. Тэр усууд ямарваа нэгэн сэтгэл зүйн дарамттай ингэж ухцаж аавна. Сүүлд нь тэр хүмүүсээс сайхан баярлаа гэж сүүн зам татуулсан талархлын үг сонсоод буцах хамгийн гоё гэдэг юм. Буцах ер нь их хамгийн гоё мэдрэмжтэй. Тэгэл тент ихгүйс ингээл зарим нэг юм загнах ч үе байна. Тэгэл магтах ч үе байна. Янз янз. Тэгэл ер нь хамгийн одоо сайн сайхан хүний аим насл юм доо ер нь нийтгүр нь. Тэгэл хүний аим нас аврах нь л ер нь. Тэгэл яг үүрэл тэврээл гарч ирээл тэгэл болох тэр үе бол айгуу гоё шүү дээ. За баярлалаа. Ингээд та хэдтэйгээ бас чин сэтгэлийн яриа өрнүүлэх бас жаргал зовлонгоос нь сонсох сайхан байлаа. Тэгээд одоо дараагийн ажил чинь одоо бидний өдөртмийн цагийн хуваарийн дагуу ер нь чагсаалын бэлтгэлээ хийх хэрэгтэй. Тэгээд чагсаалын бэлтгэлээ хийн. Одоо зэрэгж чагсаал байжлаа дээжлүүлэхэд бол одоо бид нар ч гэсэн бас хичээх хэрэгтэй, хуваарийн дагуу ажиллах хэрэгтэй. За тэгвэл гарцгаах уу. За тий. За тэгээд мөрөөллийн нэвтрүүлгийн уран бүтээлчид энэ байгууллагата 13 жилийнхаа ажил хөдөлмөрийг халавсан Пүрэв Дэмбэрлийнхаа хүсэл мөрөөдлийг энэ цаг мөчид бид нар яг биелүүлэхэд тун ойрцсон байна. Мэдээж та бүхэн яаж хүлээж авах бол гэж тэсэн ядаа хүлээж байгаа бах. Ингээд бүгдээрээ хамтдаа сюрпризээ задлацгаая. За хамт олон ээлж хүлээж чинь үү? Ягаад таныг энд ирүүлсэн гэж бодож байна? Мэдгүй нэ. За тэгэхээр дарга. За тэгэхээр өнөөдрөөс их сайхан өдөр байна. Нийслэлийн онцгой байдлын газрын ахлагчийн зөвлөл маань. За нийслэлийн онцгой байдлын газрын 750 гаруй ахлагч дотроос нэг албаагчдыг сонгон шалгаруулж за тухайн албаагчтай одоо хувийн байшин барьж өгье гэсэн сонгон шалгаруулалтанд манай онцгой сонгон яах нүрийн онцгой дэлгэцийн 26 дугаар ангийн гас нүг Пүрэв Дэмбэрл маань сонгогдсон байнамаа. Ингээд Пүрэв Дэмбэрлээ баяр хүргэе. Тэгэхээр өнөөдөр доод идэж ирэхдээ энэ баярт мэдээг сонсно гэж л бодоагүй бах тийм. Баярлалаа. Хүмүүсээс судалгаа авч байгаа гэдгийг бол мэдсэн бах. Өөрийгөө сонгогдно гэж бодож байсан уу? Ер нь бол судалгаа авч байгаа ийм ажил эхлэх гэж байгаа л гэж ер нь яригдчихсэн л та. Ерөнхийд нь тийм гээд явж исэн. Тэгэл яг ингэ сонгогдоод эхлээд ийм ажил ийм олон албаагчийн оролцсон гэж бодоагүй. За тэгээд хамт олондоо нэг талархснаа чанхан хэлчихье дэх үү? Баярлалаа. Тэгэхээр бид нар яг одоо гэр бүл дээр ч очиж энэ баярт мэдээгээ дуулгах гэж байна. Тэгээд байшин барьж эхлүүлэх ажил маань яг өнөөдөр эхлэх гэж байна. Бид нар бэлтгэл ажил хангацсан. За суурийнхаа ажлыг өнөөдөр хийх гээд за машинтаа бас суурийнхаа юмнуудыг бэлтцсэн, машин техник таныхыг нүүлэх гээд ингээд бүгд ингээд зохион байгуулалттайгаар хойлдаад өнөөдөр өөрөө чинь дууцсан байна. Тэгэхээр одоо газраа чөлөөлөөд нүүхэд бил нөө. Ишот. За болно. Бүгдээ юу хийж байгаа юу? Гэртээ. Эхнэр нь юу гэдэг вэ? Гэртээ. Аахан жоох хүүхдтэй болохоор тэгээд хүүхдүүд дараа гэртээ байдаг. Таны гэр бүл ойрдоо хизээ байшинтай олё гэж бодож байсан. Би нэг 2 жилийн өмнө нэг Honda цэтгэн гээд газар ухчихсан. Тэгээд тэр бодол маань одоо баг байхгүй болсон та.
Хөөгт гээл имлэгээр голцоо тэгээд ажил гэж явсаар хагаад баг байшин байрна гэсэн бодол баг арилж ийсэн байгаа. Хүүхдүүд нь гадаа тоглож байна тий. Энд ирээд хэдэн жил болж байна танаа? Энд ирээд одоо 4 жил 5 жил болчих. Сайн байна уу? За сайхан амарч байна уу? За пүрүү дэмжлийг дагаад явж гээ. За хаанаас гэж бодож гээ? Сайн мэдгүй л. Сайн мэдгүй байна. Яаж мэдх юм уу? Үдчихсэн. За ТV-ийн мөрөдлөлийг нэвтрүүлгээс ирж байна. Юу гэж бодож байна? Юу төсөлж байна? Яхаар ирсэн гэж бодож байна? Гэхдээ сайн мэдгүй л юм. Биелүүлэхээр ирсэн байж тээ. Ямар мөрөдлийн биелүүлэхээр ирсэн? Гот. Байшин л бэрээд идэг тийм хүлээдэг. За тэгэлгүй яах вэ бид нар ангийнхан захирагчтай алба хаагчтай яг одоо таниахыг нүүлгээд энэ суурин дээр нь байшин барихаар ирлээ. Айдахаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр одоо нийслэлийн онцгой байдлын 100 жилийн ойдоо зориулаад 1000 гаруй алба хаагчтаас одоо танай нөхрийг сонгоод одоо албандаа үнэн зүтгэснийг үнэлээд хамт олноос нь өнөөдөр яг дөнгөж хэдхэн минутын өмнө нөхөрт нь энэ баярт мэдээг дуулгаад одоо өөртөө нь одоо баярт мэдээд болохоор бид нэр иржээ. Хүсэж ярьж исэн юм уу? За өдрийн мэд. За тэгээд 2021 онд манай нийслэлийн онцгой байдлын газар ахлагчийн зөвлөл гэж байгуулагдаад тэг анхудаа бас энэ ахлагч нарын дотроо одоо ахлагч алба хаагчтайхаа нийгмийн асуудлыг шийдвэр талаар дөрвтэй арга хэмжээ ажил зохион байгуулъя гэдэг санаачлага яваад за энэ дээр нь бас нийслэлийн онцгой байдлын газрын 750 гаруй ахлагч бүрэлдэхүүн дотроос манай Баттэмэрлэн маань бас өнөөдөр шалгаж сонгогдсон. Бидний бас хамт олон сонгон яхан дөрвөн онцгой байдлын хилцэн хамт олон бас маш их баяртай байгаа. Эрүүлийн сайн сайхан бүлэглэсэн ирээ. За тийм. Нүүх газар айлаас яасан уу? Ярьсан. За. Манай нэг ахих байшин сол байгаа орл хэлтгсэн. Очоод нүгэд очих болно. Тэр газрын ингээд нэг үг нэг тойруулж ирсэн юм а тэгээ одоо бүр энэ ихтэй бүр алга болсон юм биш үү? Энэ харин тийм байх тийм. Уг нь аваа том суур ухчихсан юм биш үү? Уг нь санаа нэг юм хочил байсан тэгээд бүгд гараад тэгээд имлэгээр явсаар байгаа тэгээд баг мартсан доо. Чин сүүлийн 2 жил байр төрөсөлж байгаа маа. Байр төрөслөж байгаа чанга. Манай хүүхд чинь зүрхний гацтай ховдол хоорондын цорхтой тэгээд нэг хаалганд орсон. Одоо ахиж бас нэг орно. Эхний хаалгаагаараа бол цорхоо нь бөгжлөх хаалгаа хийлгэсэн. Суудас бөгжлөх, нарийсах хаалгаа. Одоо болохоор яг иж бүрнө зүрхний цорхойг нөх хаалгаанд орох. Одоо юм бэлтгэх нүгүүд бэлнэ үү? Үгүй одоо хамгийн янзлал. Хүүхдтэй хувцас нарыг янзлал нэ. За тэгвэл орж юм аа.